Бүс нутгаар дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудад анхаарч малай жихэн бүтээгдэхүүн зөөрлсөн үндэсний үйлдвэрлэлийн цогц бодлогыг баруун бүсэд хэрэгжүүлэх боломж нөөц бүрэн дүүрэн байна. Үүний тулд эхлээд ховд, увс, завхан, говьалтай аймагуудыг холбосон тээвэр логистикийн сүлжээ бий болгох шаардлагатай. Баггүй ажил хийгдсэн ч удаан байна. Тиймээс урагштай, хурдтай, зоригтой шийдлүүд хэрэгтэй байна. Цаашлаад байгалийн унган төрхөн хадгалж үлдсэн уул уурхайд эвдэгдээгүй бүс нутаг болох баруун бүсийн 4 аймагт аялал жуулчлалын зэгцтэй бодлого хэрэгжүүлэх нөөц боломж бий. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх бүтээн байгуулалтыг хийх хүний хөгжлийн асуудал, хүнээн дэмжсэн нийгмийн асуудлуудаа цогцоор нь шийдэх замаар баруун бүс нутаг хөгжинэ. Монгол улс ч хөгжин урагшлна. Баруун бүсийн хөдөлмөрч тууштай дайчин шаргуур түмний уугуул мөн чанар болох зорьсон л бол хийдэг, сансан л бол хэрэгжүүлдэг, явсан л бол хүрдэг, төрөлх арын шандан суурилсан томоохон бүтээн байгуулалт эхлүүлэх хэрэгтэй юм а. Улсаас нэг удаа дэмжиж зориг хөрөнгө гаргавал тэр ажлыг цаашид үр дүнд хүртэл аваад явах, ажил хэрэг болгох, улсын хөгжлийн тулгцыг болтол хөгжүүлэн урагшлуулах зориг төвчээр сэтгэл зүтгэлтэй ард түмэн бол баруун монголчууд билээ. Би баруун Монголын үр сад гэдгээр бахархдаг. Тэр тусмаа олон өв соёлын нэгдэл бас ялгарл болсоор ирсэн ховдын унган хүү гэдгээрээ омогшдог. Тиймээс баруун бүсэд Монголын эдийн засгийг дэмждэг аж үйлдвэрийн парк байгуулах санал санаачлал гарган ажиллана. Ингэж улсын хөгжлийн нэг том тулгцэг болсон үйлдвэрийн бүсийг цоо шинээр байгуулах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх ёстой. Одоо л бид олон ховолж бий хийн. Үгүй бол хожимдон зогсох эрх байхгүй учраас зоригтой урагшлна, бас зогсолтгүй урагшлна. Увс аймаг бол бас Монголын түүхийг бүтээсэн засаг захиргааны нэгж хүн ардын томоохон төлөөлөл манай Увс аймагт байна. Увсчууд шиг одоо хөдөлмөрч, увсчууд шиг дайчин, увсчууд шиг ийм гэрч хүчтэй ард түмэн монголчууд дотор бол манлайлагчд байдаг гэж ойлгодог. Би бол увсад бол бас монгол хүний кемерийг одоо бодсон, монгол хүний одоо эр зөргийг утсан хүчит сайхан бөхчүүдээр нь би амьдралыгаа бас ингээд тодорхой хэсэг холбосон байдаг. Би бол бүх судлаач, бүхийг дэмжигч, увсд бол одоо Монголын 100 жилийн хугацаанд төрөн гарсан баяр мөнгө авраг, балжинэм авраг, мөнгө бат авраг, бат суур авраг, бүрэн төгс авраг, 5 сайхан аврагыг төрүүлсэн Монголын одоо хүчит бөхчүүдийн энэ зууны манлайлагчд бол манай увсчууд байдаг. Тийм учраас би энэ бөхчүүдээр нь дамжиж, бөхчүүдийг бахархаж, бөхчүүдийн энэ одоо шүтэж биширч энэ увсчуудаа би их ойр дотн нөхөрлсөн. Тэгэхээр бол увс гэдэг бол өнөөдөр Монголын түүхийн бүх цаг үеүүдэд зүүн гарын хаант улсын он цагийн үргэлжил болсон ийм том ард түмний төлөөлөл. Энд бол дөрвөд баяд ястангуудаа оршин тогтнодог Монголын одоо угсаатны өв соёлын их түүх бол энэ увсчид дотор байна. Яагаад тэгэхээр энэ ЮНЕСКОд бүртгэгдсэн түүхийн өв соёл дотор баяд дөрвүүдийн одоо өв соёл гэж гайхамшигтай өв соёл байна. Түүнчлэн бол энэ бас мөн ховдтой адилхан олон ястнууд энд хамтдаа амьдарч Монголын түүхийг бүтээсэн ийм одоо баатарлаг ард түмэн. Энд бол одоо Монголын төрийн түүхийг бүтээсэн, сүүлийн 100 жилийн одоо Монголын төрийн түүхийг бүтээсэн, Монголын төрийг 40 жил удирдсан одоо Юмжаагийн Цэтэн балгийн арчилсан хувьсгалын анхны он жилүүдэд монголчуудыг цус урсгахаас, монголчуудыг өнөөдөр хүчирхийлэр асуудал шийдэхээс зайлсхийсэн анхны одоо том төрийн тэргүүн Жамбын Батмөнх гэдэг энэ хүн өнөөдөр энэ увсаас төрс гарсан энэгээр Монголын арчилсан хувьсгалын түүхэнд энэ хүний их хүндэтгэлтэй ханддаг. Монголчууд үе үед энэ хүний энэ альбаа зүйлийг хүчирхийллээс шийдэж болохгүй, альбаа зүйлийг зөвшөлтсээр эвлэрлээр шийднэ гэдгийн бодлого үеийн үед хэрэгжих ёстой гэж би бас бодож явдаг юм аа.
бол өнөөдөр Монголын хөгжлийн том тодорхойлогч байх ёстой. Орос хятадыг Ази Европыг холбосон тээвэр логистикийн том төв болно. Одоо нүүдэлчдийн өв соёл дээр суурилсан аялал жуулчлал, шийдэл, шинэ бодлого дээр тулгуурсан мал аж ахуй, газар тариангийн салбарын хөгжил бол энэ улсын хөгжлийн ирээдүйн бодлого байх ёстой л гэсэн ийм бодолтойгоор улсчууд дээр ирлээ. Улс аймаг бол улсчууд бол миний амьдралын, миний итгэл үнэмшлийн, миний эр зургийн бас нэгэн хэсэг байгаа гэж би бодож явдаг. Өнөөдөр би улсын дээр сайхан шудрах хөдөлмөрч хүнлэг чанартай энэ ард түмэнд маш их итгэл үнэмшлээ хандж байгаа. Бид бол Монголын түүхийг, Монголын хөгжлийг хамтдаа бүтээн гэсэн ийм итгэл зоригтойгоор би улсчуудтайгаа өнөөдөр залгаж байна. 2024 оны улсын их хурлын ээлжид сонгуулийн 2 дугаар тойрог Ховд, Увс, Завхан, Говьтай аймагт ардчилсан намаас нэр дэвшигч Ширнэн мандын ачаа Монгол улсын хөгжлийн ирээдүйг зам тээвэр дэд бүтцийн хөгжлийг эрчимтэй дэмжсэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эко үйлдвэрлэл үйлчлэгийг хөгжүүлсэн, бүс нутгийн онцлогтой, аймаг орон нутгийн харилцан хамааралтай том бодлогын хүрээнд харж байгаагаа ийхүү илэрхийллээ. Тэрээр бүс нутгийн хөгжлийн онцлог дахин давтагдахгүй чанарт суурилсан баруун бүсийн бүтээн байгуулалтын хэрэгцээ шаардлагыг Монгол улсын хөгжлийн ирээдүй маргааштай холбогдох, эдийн засгийн хийгээд хүний хөгжлийн нөөц боломж, иргэдийн нийгмийн асуудлыг цогцоор нь авч үзсэн бодлого шийдлүүдэд анхааран оролцож нөлөөлөн ажиллагаар зорж байна. Зөвшөлтслийн аргаар хөгжлийн гацаа саадыг даван туулах ёстой гэж үздэг. Хоёр талыг эвлэрүүлэн ажил хэргийг урагшлуулдаг гишүүдийн нэг гэгдэх болсон Ширнэн мандын ачаа улс орноор нь зогсож саадахгүй тулд зөвийг дэмжиж цаг алдахгүй урагшлах хэрэгтэй гэдгийг чухалчлан сануулахаар урагшлан гэсэн уриатайгаар энэ удаагийн сонгуул дахин нэр дэвшиж байна. Хал үзэж хашир суусан, амьдрал мэддэг, учир ойлгодог, бурханд сүсэгтэй, эгэл олонд ойрхон, хөөцөлдсөн ажиллаан бүтээдэг, хэлсэн амлсан дан хүрдэг, эх орон ирээдүй хож үеийн төлөө хэлэх үг нь хурц, хийх үйл нь хүнлэг энэ эрхмийн баруун бүс нутгаан төлөөлөж, төр түшилцэх орон зай том, шийдвэрт нөлөөлөх сэтгэл нь дулаан, ухаан нь сэргэлээ. 2024 оны улсын их хурлын ээлжид сонгуулийн 2 дугаар тойрог Ховд, Увс, Завхан, Говьтай аймагуудад ардчилсан намаас нэр дэвшигч Ширнэн мандын ачаа